За энэ анимег би одоо спойлдуулсан чи яах вэ гэж бодож байна. Үзээгүй аниме байна. Чи одоо орчин үеийн Наруто өстэй. Ер нь бол. За нэгдүгээр ингээс л Манай хөгшөрсөн юм уу? Ямар ч даныг бол манай дроплцсан. Яг уу хийцээ хувьд бол таалагдж байгаа. Гэхдээ мэдхгүй. Манай хөгшөө таалагдсан шүү. Сэнийн сонирхдаг болоод Шонын сонирхолцсон юм шиг байна. Key drop нь Counter Strike дотор байдаг. Кейснүүд тайтал, кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байгаа. Өөрийн хэлсэн скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батал хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэд зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагч байна. Унгаас нь эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга олохгүй л Fire swap-тай танилцсан. Солиороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. тоош тэр чанар хангасан зураглал, өрмөц хачирхалтай дөрүүд, тэгээ тэр дөрүүдийн хоорондох сонирхолтой диалогууд дээр үзэгчдийн анхаарлыг нэлээд татаж давгүй амжилтанд хүртсэн. Тэр амжилтаа ч гэсэн алдалгүй явсаар байгаа юм бол данаараа. Данаданы таалагдсан юм нь юу вэ гэхээр нэг юм прешерд ороод нөхцөл байдал хэцүү болонгууд тэр нь ингээд надад мэдрэгдэхээр тэгж гоё хийсэн. Тэр нь бол таалагдчихсан. Мэдээж анимашн сайтай, дуу сайтай. Тэнгүүтээ хамгийн гоё юм нь юу вэ гингүүт хэцүү байгаа нь яг ингээд мэдрэгддэг гэх юм уу. Тэр нь гоё байсан. Би үрийг анхаарахад нь ихнээ ангир үнэхээр таалагдаад Mob Psycho санагдвал өстой янзын аним байна гэдгсэн стори хийжсэн санаж байна. Нэлээд өндөр хүлээлт үүсгэсэн байсан болохоор фейлдчүүл яана гэдэг дээр бас жоохон санаа зовж мэдчихсэн ч гэсэн ер нь л яг 100% биш юм аа. Хэд хангалттай 80-90% сэтгэл ханамжтай байгаа л та одоо хүртэл миний хувьд л. Season 2 нь саяхнаас гарч ирсэн. Ханаас үзэхгүй гэхээр Univision аним багц болон Look TV аним цэснээс албаас нэртэйг нь үзээрэй. Япон цэцгнээс шууд бидний дотор шинэ ангууд нараад явж байгаа юм байна шүү. Animax-тер шууд орох ёстой. Бид одоо яах ёстой вэ? Би тэднийг No, we watch on Animax. Who watch stopped anime on TV? Just imagine. No. Штайлаад байгаа. Анимчдын маань хувьд бол алгасах аргагүй л алтарны төрсэн аним шүү дээ, тэ. Гэтэ яг сүүлд анимтай холбоогүй хэд хэдэн бичлэг хийсэн болохоор аним үздэггүй шинэ үзэгчд бас мэрсэр байгаа гэж байна. Playmax, yes, Playmax болсон. Тэгэхгүй та нар Playmax болсон гэсэн тархинд чи Animax гэж орж идэггүй юу? Юу та нар тэгсээ орж идэггүй юу? Манай Playmax босныг мэдчихсэн зүгээр шууд Animax л гэж хэлдэг шүү дээ. Хүмүүс ч ялгаагүй л ах гэж би боддоо шүү дээ. Ах гэж тооцоолоод анимийнхаа үйл явдал ерөнхий плотын нэг товчхон яриад өгье гэж бодож байна. За манай үндсэн 2 гол дүр байгаа. Охин Момо, хүн Окорун. Окорун болохоор сүнсэнд итгэдэггүй гэхдээ хайр гаргийнханд итгэдэг. Бүр үнэхээр хорхоотой чин сэтгэлээсээ сонирхдаг заяа. Момо хоёр нь яг эсрэгээрээ хайр гаргийнханд итгэдэггүй хэрнээ сүнсийг бол үүсгэдэггүй. Угаасаа аргагүй манай хүний имэн нэлээд өндөө төвчний тийм хүчтэй бөө маяг юм баггүй юу? За тэгээ энэ хоёр маань яг хинийхэн зүв бэ гэдгийг нотлох гэж явж байгаад хоёулынгийнхэн зүв буюу сүнс ч хайр гаргийнхэн ч аль аль нь оршдгийм байна гэдгийг мэдж аваад цаашаага хамтдаа дотносоод явж байгаа юм гэж хэлж байна. Тэгээ тэр сүнс хайр гаргийн хоёр нь хоорондоо ч тултан манай хоёр ч ерөөхдөө бас тодорхой хэмжээний чадвартай болоод явна гэд ерөөхдөө яг ингээд энэ хүчээс эхлээд нөгөө Шоннын анime. Энэ олонгууд энэ Окаруны нөгөө хувирсан царайг нь харахаараа бүр ингээд шүлсэн гож идэж шүү дээ. Хай маяг орж байгаа юм л та. Иймэрхүү плоттой анime гэсэн үг. Тэгээд ерөөхдөө энэ What the fuck am I seeing? хайр гаргийнхан болон сүнснүүд хоёртой холбоотой тэрхүү маргаанууд болохоор Японд бол бүр ялангуяа бүр эртнээс янз бүрийн форумудаар одоо жишээлбэл нөгөө сургуулийн хүүхдүүд эдгээр нэг аягүй их явдаг. Зовлон юм аа. Бас дээрээс нь зохиолч маань Садакогийн эсрэг Каяко гэдэг Японы дээр үеийн аим шиг кинонд аягүй нугасхуд уртай байсан болохоор энээс инспирэшн аваад ерний мангасын эсрэг мангас гэсэн концептыг сонирхолтой гоё юм байна шүү гээл энэ хайр гаргийнхан сүнснүүд хоёрыг үзэлцүүлэх санаанаа орж ирсэн юм шүү. Баг багт болонгууд нөгөө Aliens versus Predators. Let us speak. Бас ерөөсөө ганц сүнс хайр гаргийнхан ч гэлтгүй Монголын олгой орхой төрхтлийн аним дээр гардаг, эсвэл дурддагддаг. Ер нь л дэлхий дахиндах янз бүрийн хачин содон хідүүлэнгийч нөгөө багтаа хэрдэг байсан аимшиг ярианууд бас нөгөө хувилдааны онолууд маягийн олон үлгэрийн зүйлс гардаг юм шиг байна манга дээр. Гэтэ яг ихэнх тэр гардаг хачин жигтэй зүйлүүд нь тэр сүнснүүд нь бол ер нь Японы халтаан, Японы сүнснүүдтэй. Тэр нөгөө хордонгүйдэг нэмээ масктай өндөр эмхтэй тэр бол төрөөсөнчлэн дандаа Японы эртээр үеэс яригддаг байсан үлгэр домог хамт амьдсан яриануудын дүр гэж хэлж болно.
Цаашлаа тэр нөгөө чакра Монголд одонгод улаан төгөл тэр наадаг таринтай тайг идэр ч гэсэн дандаа л Япончуудын үндэснийх нь одоо Шинто шишин, Зен буддизм мэтэртэй холбоотой янз бүрийн зан үйл боломжлууд их гардаг. Тийм болохоор Япончууд нь өөрсдөө үзэхэд бол бүр айгүй гоё сонирхолтой байх нь ойлгомжтой л доо. Бидэдтэй ойрхон жишээлбэл нөгөө бөө ханаа тэр амбус тий пудр тий амт бус амьдрахсад гээ мэдхүү. Мэдхүү ч гişээр мань мэдэхгүй л те. Тэр амар алдартай юм байлээ. Аничсан номонд дуртай киногийн жомьяа гэдлүү те. Тэгээд бас ууган баярын зохиолууд зойр өөрчдөө зойр тэр номон дээр надаа ямар нэгтэй ном байлаа. Мань аварцсан уншиж ирсэн юм аа. Мань аимшиг кино мэнэ үзэж чадгүй юм биш юм зохиол мөхөлийг бол уншдаг байсан юм байна. Улаан пальто on top ус авдаг ч юм уу атгаалж 60 мангас юм уу тийм ич идэм эсвэл зүгээр нөгөө овоо тахих тоглох ширэл хийдэрсэн Монголын ах бат хөргөгч нь бас гоё шаад шүү дээ. Монголын зан хөлөг дээр холбоотой бид эдийн багасаа мэддэг байсан зүйлүүд анимд гараад ирэх юм бол их гоё сонин садна ирэлээдэг санагтан те. Тэр шиг Япончууд бол wait what the fuck гараад ирэх юм бол их гоё сонин садна. That's weird look. Яг ч юм ингээ буруу харуулснараа бас хүндий царай шиг харагдлаа надаа. Яг шүний царай харагдахгүй л байна л да. Яг ч юм ингээд нүд ингээд хамрын нүх тэгээ нэг масктай юм хүн шиг харагдаад ирэлээдэг санагтан те. Тэр шиг Япончууд бол дандаараа нэг бидээс илүү сайн ойлгож илүү урамтай шимтэж үздэг байхаа гэж бодоод байгаа. Тэрний нотлохоон дандаараа аним нь гарахаасаа ч өмнө Японд манга нэ харлаад одоо үзэн штэ. Одоо хоёулаа найзууд шүрсэлтэгчд болсон. Шок. Тэгэл эхэлдэж шээ. Чи бол тэгтээ одоо барахгүй шүү дээ. Эрт хэлчихье. Тэгэл дүүмээд явж исэн мэлээ л те. Тийм ч болохоор ер нь мөнгөөр зодоод ийм чанартай зураг. Тэ хэн болчоод хүний чатанд орж ирээ чат матчээд байна. Шууд өөдөөс хараад л хэлчихэлтэй хэлмээр байгаа үгүй л. Чанартай оруул. Ер нь л энэ анимыг хийс талаас нь бол өөлөх аргагүй жинхэнэ төгс төгөлтрөөр гүйцэтгсэн шүү дээ. Тийм тэгэхээр тэрнтэй холбоотой баг. Зураглал анимашны нь бол Science Haro гэдэг студид хийж байгаа. Бидний сайн мэдэх нөгөө Devil May Cry Baby бас Scott Pilgrim-ийн анime мэдрэгч гэсэн хийжсэн нэлээд туршлагатай өндөр түвшний студид юу ч ярих. This studio шат юм байна уу? Харалтаа. Алдартай дөрвөн аниме дөрвөлөө өөр зурагтай. Угаасаа. Opening-ийг бол Creepy Nuts ойлгомжтой. Дэлхийн түвшний амтлаг штэ. Санаж байгаа бол Mashley opening-ийг хийсэн TikTok reel-ээр бол тисэлсэн штэ нэг хэсэгтэй. Класс. Би харангуут мэдээч Mashley opening, Dandarani opening хоёр их хэм аяг өстэй байдаг. Яг нь ер нь бол хорлоо одоо бид дээсэн. Yes. Тэр студ нь өөрсдөө байдаг. Тэгэхээр Mashl Dandar хоёрын opening бол тусдаа өөр хоёр студ хийсэн гэсэн үг. Гэтэ найруулагч болоод нөгөө Creepy Nuts-ийнхны өөрсдийн хүсэлтийн дагуу хэм маягийг хадгалж бүтээхийг бас шаарддаг юм шиг байлээ. Тэгээд адилхан байгаа. За opening 2 болохоор бас л дайчгүй их өрмөц байсан. Гэтэ миний хувьд opening 1-ийг гэдэг бол ойртохгүй. За одоо гадрах фиш доторх хэм маягийн нэг жоох анзаараад харангуут Дандараны тэр дөрүүдийн заарын шин үйл явдлуудыг нэр бас бүгдээрээ өөр тийм ялгахаар Chainsaw Man-тэй чих төстэй нэг тийм жоохон баруунлагч юм шиг абсурд талын ямар ч хэлсэн уламжлалч хооннуудаас илт ялгахгүй. Тэр ягаан өстэй охин бол W. Тэрний учир нь угаасаа түрүүсэн шиг манай хүн бол хуучин Chainsaw Man-ийн зохиолчтой хамтарч ажилладаг туслах нь байсан юм байлээ л дээ. Main character syndrome-тай. Угаасаа нэлээ vibe таардаг байсан болооч тэр Chainsaw Man-ийн зохиолч ч гэсэн Dandarаны chapter 1-ийг уншин гутаа шууд л орсон. Үнэхээр сайн манга шүү гэсэн байдлаар сайшинч суудаад юм байлээ. Бас нэг сонирхолтой backstory-ийн Dandarаны зохиолчийн хувьд ууг нь бол анхандаа story бичих гэдэг зүйл бол үнэхээр л өөрийнх нь хийж чадах зүйл биш юм шиг санагдчихсэн гэсэн. Би бол зурдгалан болохоос бичдэг хүн биш юм байна гэд плотынхан санаа илэрчихсэн. Нэг л болж өгөхгүй явж хахад нэг тэр нь хурж ирээд за чи зүгээр нэг ихэн бодолгүйгээр дөрүүдээс хараачид байжий. Тэгээс хараачаад гэж идэл дундаас нь айгүй гоё санаанууд цаанаас ороод иржил таараа гэсэн зөвлөгөө өгөөд тэрнж байгаа болоо тэрнээс хойш маш амжилттайгаар хамаг санаанууд гараад ирчихсэн ингэж нэг ярилцлага дээрээ дурдсан байт юм. Бро Chainsaw Man үзсэн юм уу? Үзсэн. Overrated shit. Манга мундаг юм шиг байлээ. Ямар ч аниме нь бол too hyped. Тэгэхээр ер нь Дандараны ихэнх дөрүүдийн дизайн, үйл явдал, плот хэдэр бол бүхэлдээ нарийн төлөвлөгөөтэй гэхээсээ илүү киног үзег юм уу? Дундаа болсон нэг тийм үзсэн бахараг. Мань сандгүй маань ингээ марчт юм уу? Юу вэ? Хоёр Chainsaw Man байж т. Үзег юм байна. Бүр хэмжээний киног нь бол үзег юм байна. Нэг сонирхож харна. Ranked number 2. What? I think it's overhyped, right? Overhyped бах. Гэхдээ ер нь бол иймэрхүү хэмжээний үлдэж чинь сайн л. Spoil soon you're gay. гэдэг гэсэн. Тэр нь анзаарах юм бол тэр ихэнх сүнс Yokoi-нууд дээр бол нэрэл яг тэгсэн юм шиг айгүй өрмөц харагддээ шүү дээ тий.
Яг энэ сэдвтэй холбоотойгоор фэнүүдийн дунд бас нэг Тоочиг 12 үйл үзсэн шүү дээ. Дандаран гэдэг нэр нь яг ямар утга учиртай вэ гэдэг дээр хоёр талд байгаа заяа. За. Нэг тал нь болохоор яг түрүүний нөгөө зураг зурдаг шиг зохиолч маань юу ч бодлохгүй шууд интүүсээрээ зүгээр л юм одоо дууны эффектийг анимийнхаа нэр болгосон гэж үздэг. Нөгөө төс тог гэдэг шиг дандаран гэдэг чинь бас дууны эффекттэй. Японд болохоор бөмбөр дарангууд дандаран гэсэн дуу гаргаж үздэг. Тэгэхээр ер нь бол ингээд бодоод үзэнгүүт энэ нэр бол ямар ч утгагүй байж болно. А гэхдээ нөгөө нэг таамаг нь за энэ үгүй та хаанаас үзсэн? Бэж нэрээ хаанаас үзсэн? За үздэг ганц л газар байдсан шүү дээ. 6.4 гигабайт 855 үртэй. Дандараа гэдэг үг нь болохоор санскрит хэл дээр төгсгөл ч юм уу шийтгэл шүүлт гэдэгсээр гэсэн утгаар орд юм байлээ. Дан гэдэг нь болохоор харин Японд дэр историк гэсэн утгатай байхгүй. Тэгэхээр нийлүүлээд бодоод үзэнгүүт боломжит утгах нь ертөнцийн төгсгөлийг харуулж байгаа истори одоо ертөнцийн төгсгөлийн түүхч юм уу тийм маягаар орчуулах гэж болно. Өөрөөр хэлбэл энэ анимын төгсгөлд ертөнц ямар нэгэн байдлаар кино театраас бичсэн юм болов мэдгүй байна. Том зүйл болж магадгүй гэсэн үг. Түрүүн дээрээс нь ч тэг аним маань угаасаа шинто буддизм хоёртой нэг толботой юм чи ер нь бас тийм байж болно те. Театраа гарч байгаа юм уу? Бүр энэ үжис бичлэг бүр утгаа алдагдлаа. Та нар гэхдээ энэ анименуудыг кино театрт үзчихээч. Ингээл анименуудыг кино театрт үзэх тусам дараагийн том анименууд кино театрт гардаг болно шүү дээ. Яаж энэ Demon Slayer-ыг үзчихээч. Тэгэл Chainsaw Man-ы одоо рекламыг хийгээгүй болохоор үзээгүй юм боо те. Жийч. Манганы нэлийн сүүлд 163 дахь chapter дээр нэг дүр за хин гэдгийг хэлээд яах вэ spoil болж байгаа. Чи дандараа нэг мэдэхгүй гэж асуугаад тань буддизмын мандалаануудын зураг л байж идэг. Мандала гэдэг нь болохоор нэгсэндээ ертөнцийн бүх хүннийг агуулгач тийм гарын авлага газрын зураг маягийн зүйл байхгүй буддизм. Тэгэхээр магадгүй дандараа гэдэг нь ер нь энэ аним маань өөрөө ганц сүнс хар ягаар тогтохгүй ертөнцийн чамд ах бүх нөөц туйлын үнэн мөн чанарыг амар үлсээ уулна. Гэхдээ мандалаг зүгээр бэлэгдэл символ маягаар харуулсан уу эсвэл шууд утгаараа ертөнцийн туйлын үнэн буддизм юм а гэсэн санаа энэ аним ер нь цаашдаа эцсийн нүндээ багтааж байгаа юу гэдгийг бол хараахан мэдэхгүй. Хэрвээ тийм бол энэ аним бол угаасаа буддизм толгортой болчих штэ. Анх уг нь аним дээрээ ганц Японд ч биш дэлхийд даяар янз бүрийн олон домгийн сүнс чөтгөрүүд байж л байдаг. Тэд нар л дэлхийг хайр гаригийн халдлагаас хамгаалт юм а гэсэн тайлбар гаргадаг. Энэ фактыг 163 дахь бүлэгтээ хойлоод бодоод үзсэнгүү цаагаар ямар утгатай болчих вэ гэхээр ертөнцийн бүх тайлагдшгүй нууцд бөгөөд бүх шашин буддизмтэй хамааралтай буюу бүгдийн буддизмын бүгднгийнхэн дээр нь тавьчих гэдэг байгаа. Ер нь нөгөө шашин хоронтын тайлбаруудын зөрүүн дээр ямар нэгэн гаргалгаа хийлчих гэж гаргалгаа гарах гэж оролдог юм шиг үлээ дандараа. Тийм болохоор мэдээч зарим өөр шашинтай гадаад үсгчтэй болж байгаа нь таагүй санагдсан, offensive байж магадгүй юм шиг байлээ. Ганц шимжлүүд явж байгаа харагдсан. Бас C2 дээр гардаг нөгөө Evil Eye хувьд бол уг нь энэ нь ойрох дорнотоос буюу семитик шашнаас гаралтай зүйл байхад дандараа дээр Япон yokai баг Японы үндэсний зүйл юм шиг харуулад байгаа нь таалагдахгүй байна гэх маягаар. Одоо бүр тусгаалan зохиож шүмжилж байгаа нэг пост Reddit дээр харагдчихсан. Окей. Яг тэнгүүт өмөрж байгаа нэг тал нь тэр Evil Eye дээр бол гарлан л ойрох дорнотын байж болно. Гэхдээ тэр нь аль хэдийн Япон руу орж ирээд Япончдын хэлбэр нь гэж бас байд юм аа. Юу гэсэн үг гэхээр бидний шилбэл нөө хадны манга гэж ярьдаг чөтгөр чинь барууны бүгимэн зүүнний бабая гэдрээс санаа аваа сахилахгүй хүмүүсийг айлах зорилготой болоод одоо монголчлогдсон чөтгөр байгаа штэ. Окей. Яг тэр үн шиг Evil Eye ч гэсэн аль хэдийн япончлогдсон. Аль хэдийн нөгөө Японы алдартай Two-chan эдэр гэсэн форум сайтуудаараа угаасаа л хаасайгүй л явж идэг чөтгөр аль хэдийн болцсон юм аа гэх байдлаар бас нэг бяцхан маргаан фэнүүдийн донд өрнөд байгаа юм байлээ л дээ. Blue Lock Monster Underrated anime shut the fuck up түрэмөөгөө. Your anime sucks. Okay? Зүгээр season 2-оос хойш би season 3 үзэх ямар сүлт төрөөгүй. Season 1 бол давгүй байсан. Season 2 моёроо үзснээр одоо хүртэл underrated мэд гэж ярьж хасаа ич. Наад аниме чи шившиг. One Punch Man season 3 шившиг. Okay? За тэр Tokyo Revengers лөө нөгөө нэг уйлалдын шар өстэй зодонтой аниме. Тэрийг гоё аниме гэж бодож байвал чи шившиг. Тэгээд бас Black Clover-ыг lag аниме гэж бодож байвал чи шившиг. Би бол мангаг нь бол гоё гэж хэлнэ. Манганд дуусах төгөхөөр ер нь бүх зүйл нэг тодорхой болчих واخа. За тэгэхээр энэ сэдвийг эхлүүлсэн шалтгаан дандараа гэдэг нэр нь зүгээр ямар ч утгагүй дууны эффект үү эсвэл ертөнцийн төгсгөл ертөнцийн мөн чанар одоо буддизмтэй холбоотой гэх юм бол магадгүй нөгөө гэгээр лидертэй ч гэсэн. Би ментор One Punch Man-ы сая 4 анги үзв. Би дахиж үргэлжлүүлж үзэхгүй. Би бүр ингээ үзээд ингээд бүр дургу үрээл үзээд байгаа байхгүй юу. Бasta ингээд үзгэн ядаж үзээд байгаа байхгүй юу. Blue Lock-ийг сая би тэгж үзсэн. Тэнгүүтээ за зайлцал энийг би үзэхгүй юм байна гингүүтээ нөгөө хогийн цэгтэй аниме үзсэн чинь ингээд нүд нэгдэж байгаа байхгүй юу. Хогийн цэгтэй аниме чинь бол те зүгээр just давгүй аниме штэ.
Зөв just давгүй аниме One Punch Man-ы хажууд нүд онгоолгош шагаад. My Hero Academia айл дээр хайцсан шүү дээ. Би хэзээ хайснаа яг санаж ин заяа. Дэку сургуулаа хайж яваад золбон бацаан болоод гиснээ сургууль дээрээ ирснээ нөгөө Дэку цай охин Урараки болоо. Нэг юм яриад хүмүүст ам хүмүүс нь бөөнөрөө уйлж муулаад бүгдээрээ ориентал болоод нэг тийм бүр тэрийг үзэл зайлцаар үзэхгүй мэн гээд хайсан. Тэгээ сүүлд би тэр Бакугагийн тулааны Facebook дээр харсан. Тэр бол анимашн бүр аим гоё шажилээ. Ийм гоё аниме байлгүй гэж бодогдсон. Яг хитрхи хүүхдийн шийдэл яваад байгаа юм л да нэг тийм те. Наруто гинт ирсэн чинь Баатар болоо шаачдаг шийдэл яасан л да. Тэрнээс бүр арай шившгийн долоон дорд хийсэн л те. Тэгээ ямар ч юм тэр сүүлийн тэр Бакугагийн тулаан бол аим гоёлж шаачлаа. Тэр бол үнэхээр гоё ирсэн. Одоо Frieren season 2 эрвахол сайн байна хаа. Найдаж штэ. Ер нь тэгтээ биста One Punch Man-ыг яаж бодохоор нэг лалрын студээр хямдхан төсвөр хийлгий гэж бодсон юм бол би бүр гайхаадах юм. Тэ одоо юу гэдэг мапа запа юу л Aniplex центрын зүгээр ингээд угаасаа л гаргахад мөнгө олоход баталгаатай юм яага авахгүй байгаа юм. Нэг лалрын биста студээр хийлгэж шагаад. Би үзэхгүй. Одоо гарах юмнуудын маань мангаг нь уншсан. Манай манга уншдаг хүн манга уншсан цог хэд манга давааш юм бол үнэхээр гоё мангатай. Тэгэнгүүтээ биста лалрын студ төгөөд биста. Нөгөө юм лалар болгоо. Зүгээр ингээд мангаг нь уншсан хамаагүй дээ. Анимег нь үзэх нь баг ингээд манга уншихаас удаан гэх юм уу. Яг л адилхан зургнууд. Гэхдээ удаан. Нэг тэр нэртэй ногтолцож отогоноосч болох. Ямар л бол ямар тайлбар олдож болно штэ тий. Нэгсэндээ миний бодлоор бол дандараны үндсэн санааг нь ч плот үйл явдлыг нь ч манай зохиолч бүр анханасаа яг так төлөвлөөгүй бах. Явс дундаа л одоо чиг шугамаа гаргаад явж байгаа юм болов уу гэж харж байна да. За тэгээ тийм ч болохоор энэ бичлэгтэр Шонон тэгээ дуусах болоогүй ийм бүтээл дээр нэг их анимехан гүн рүү нороод гол утга санаа идрийг хайгаад явах гэж бодлоо. Тэгээд одоо зүгээр 2 гол дүрээ ярьчаал бишгээ дуусгая дөө. За манай хоёрын романс бол их сонирхолтой байсан. Иймэрхүү шон анимууд бол гэтээ энэ аниме цаашаа яаж үргэлжлэх юм бол би дандаа нэг сая хизээ дропсон бэ гингүүд нөгөө дөрүүлээ супер хүчтэй болчихдээ штэ. Супер хүч юм уу тийм хүчтэй болоод тэгээд нэг гэрт ороо зүг хоол идэж байгаа. Тэр ангийг би хамгийн сүүл үзсэн санагдаж байна. Энэ тэгээ сүүлдээ бүр юм амар супер хүчтэй болоод явах юм болов эсвэл яг л одоо байгаагаар ингээл өдөрт амьдрал ингээ өрнөд авах юм болов. Яг яаж прогресслэх юм бол энэ аниме? хэмжээний романс байх нь байдаг л та. Гэхдээ даандараа Jujutsu Kaisen бол амар хүлээлттэй байгаа. Бас нэмээд анимда энэ хоёрын романст гай болох үс ямар нэгэн тийм шаврын хаалт оруулж ирэхгүйгээр яг шаврын хаалтрах ганц 2 4 байх нь байгаа. Гэхдээ тэр шаврын хаалтууд бол манай хоёрын голоор занал хийлгэхээс илүүтэй манай хоёрын харилцааг улам батжуулах зорилготой дөрүүдэж хараад байгаа. Ер нь бол ихэнх сейв манай хоёрын романсыг сүрүүлж магадгүй потенциалтай ямар нэгэн тийм сэжиг бүхий аюултай тэгээд голоор нь шургуулаад янз бүрийн харай хүмүүсх шинж бол надад бол Мамаас илүү нөх нэлээд таалагддаг. Байхгүй байсан аюуг таалагдчихж байгаа. Манай хоёр бол ер нь тэнийг охин надад илүү таалагдчих. Харанштай мөртлөө тэр нь эвлүүлдэг тоглоом шиг бие биенээ нөхөд явчихдаг нэг тийм арга бэлэг маягийн те. Горон болохоор нэг ихэнх анимд байж идэг нэрд чимээгүй weird маягийн гай те. Тэгэхээр тэр байдлаар нь бас ягч байдаг л нэг хөвшмөл дүргээ хийчихэд хэцүү. Анимуудаар байж л байдаг тэр нөгөө бусад нэрдүүдээс бол арай өөр онцгой санагдтыг. Магадгүй аниме нь өөрөө угаасаа онцгой өрмөс болохоорч тэр дөрүүдэд нөлөөлдөг гэж магадгүй л дээ. Гэтэ шалтгаан нь юу ч байсан гэсэн Окароныг бол үнэхээр шинэлэг, сайн бичигдсэн, давгүй дүрийн хөгжүүлэлт хийлгүүлэн явж байгаа. Айгүй хөргөн чика дүр гэж магтахад бол миний хувьд ямар ч асуудалгүй. Момо ч гэсэн айгүй онцгой. Яг Момо шиг тиймэрхүү дүргингүүд толгойд орж ирэх дүр их сөөхөн байна. Манай хүний зан иш тэр гадна төрхөнч тэр айгүй тийм дотортой. Момо давгүй. Момо давгүй. Яг нөгөө 90-ад оны Gyaro-стай штэ тийм. Hajimete no Gal гэдэг аним байдаг байсан да хэдэн жилийн өмнө. Тэрнтэй адилхан нэг тийм даруухан гэсэн тэр эмхтэй хүний дүр хүүсэлийг эсрүүц тэмцэж гаж ирсэн панк маягийн одоо fashion subculture-ыг л одоо Gyaro буюу Gal гэдэг байгаа. Ухтаа бол нэг үг. Ер нь бол энэ хувцалт нь Момогийн тэр зоригтой шийдэмгий өгөөд эсэргүү маягийн араншинд нь яг тохирохуйц юм маяг гэж би хардаг. Ер нь манай зохиолч өөрийнх нь хамгийн дуртай дүр нь Момо байсан болохоор ч тэрүү Момогийн дүрийн дизайн сэтгэл хөдлөлийг бол хамгийн төгс бөгөөд хөөрхөн гаргахын тулд хэдэн ч удаа дахиж зурхад бэлэн байсан гэж хэлж исэн юм байлээ. Окей. Тийм, ийм их effort орсон дүр болохоор яалтчгүй анимехан нүүр царай чимэг нь бол бас Момо мөнгө хэлчихээд нэг асуудал үүсэхгүй болов гэж бодож байна. За дандараа бол нэг иймэрхүү аним байлаа. Нэг маань өөрөө эцэцэд яг л нөгөө зодонтой уламжлалт шоны анимууд илнийг учраас нэг их гол санаа идрэг гэж. Хамгийн гоё дүр нь Момо л та гэхдээ. Наас нь хамт чимээтэй. Иймэрхүү дандараантай холбоотой тийм чих тавиа сонсож болох сонирхолтой факт агуулгууд эдэртэй дөрөөж бичлэхээс нь илүү сонирхолтой болов уу гэж бодсон л доо. Тэгээ нэг иймэрхүү бичлэг хийчлээ гэсэн.
За бичлэгийнхаа төгсгөл дахиад хэлэхэд Дандар Нинсис 2 маань гарч эхлэхэд удаагүй байгаа. Ханаас үзэх вэ гэхээр Юнушны аним багц бол Luke TV-г анимчсан 79 нэрхтэйгээр No. We watch on Animals.